За зээлтэй холбоотой тэтгэвэр групптэй холбоотой асуудал төр ахмадын асуудлуудыг бол маш сайн ойлгож байна. Мөн бас нэг одоо мартаж болохгүй бүлэг бол мэдээж нөгөө манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол халамжийн мөнгө бол өнөөдрийн одоо амьдралаа олж авч байгаа, амьдралдаа залгуулж байгаа ганц орлого байгаа. Манад маш олон банк санхүүгийн байгууллагууд халамжийн мөнгийг зээлийн баталгаа гэж харахгүй байна. Группт орсон, хугацаагүй группт орсон хүмүүс чинь сар болгон тодорхой группийн мөнгө аваад тэрүүгээрээ байрны төрөөсөө төлөө, тэрүүгээрээ ингээд өөрийнхөө одоо жижиг бизнес хийдэг бол жоохон жогсон юмнуудаа ингэж болгодог байсан. Энэ тэтгэврийн зээлийн асуудалтай холбоотой энэ өөрчлөлт нь олон хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд өөрчлөлт нөлөөсөн юм аа. За энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал дээр энэ санхүүгийнхэн юм нэг хүрчгэр давхар тэр хүмүүсийг эрүүл мэндийн эрсдэл рүү бас оруулдаг юм аа. За энийг бас ойлгоод энэ дээр энэ Монгол банкны мэрэгчлэтнүүд энэ дээр шийдэл гаргаач гэдэг ийм одоо санал шаардлага бас хэлмээр байгаа. Ер нь бол шийдлээ яаж харах ёстой вэ гэхээр халамж группийн мөнгө бол одоо тэднэрт байгаа ганц орлого. Гэхдээ энийг зээлийн баталгаа болгож харах нэг ийм одоо хандлага болон бодлогын хувьд бас юм өөрчлөлт баймаар байна. За нөгөө талдаа ер нь энэ одоо энэ эдийн засгийн зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бүхэл одоо олон улсын төсөлч байд юм уу, банк босч байд юм уу, санхүүгийн байгууллагууд халамж сургалт зээлтэй хослуулсан ийм багц энэ төр төсөл хэрэгжүүлмээр байна. Монгол улс өчнөө л одоо төсөл хэрэгжүүлэхийн тэгээд хөгжлийн бэрхшээлийн хүмүүс бизнес хийж байгаа хүмүүс дэмжиж байгаа малга мөнгө өгөөд эргүүлээд нөгөө ачааллын дийлэхгүй эсвэл одоо юу гэдгийг эргээд эрсдэл оруулахаар ямар ч баталгаа байхгүй. Тэгээ энийгээ эргээд энэ хүмүүс найдваргүй гэд ингээ зээлэхгүй байх асуудалтай байгаа. Хэрвээ банк хөгжлийн бэрхшээлтэй хүнд зээл олгох гэж байгаа бол тэр бүтээгдэхүүнээс судалмаар байгаа. За бага хэмжээгээр ингэж олгож байгаа бол эргээд ингээ заагаад үгээ сургаад үгээ гэд. Баяр энэ төр болол нэг тийм сайхан сэтгэлийн хөдөлгөөрөл хүмүүсний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр нэг жоохон попрох гэдэг юм шиг байна. Хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна тийх гэж дэмжээ ингэж дэмжээ гэл нэг тэгдгийн. Яг амьдралд нь хэрэгтэй урт хугацааны зүйлийг ерөөс хийхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүн ямар ч байгууллага, санхүүгийн байгууллага санхүүгийн чиглэлээр нийгмийн хариуцлагатай юм хий л да тэгвэл ядаж. Зээл чи өөрөө нэг тийм тодорхой зээлийн бүтээгдэхүүн байж болдгоо юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл бичил зээл байгаа бол дагалдаа сургалтын нэгэд өгчдөг, заагаад өгчдөг тий. Хосолсон маягаар байж болдгоо юм уу гэдэг юм. За ер нь бол зорилттой зээлийн юм бүтээгдэхүүн бол ганцхан би яриад байгаа ч юм биш. Олон улс орон иймэрхүү зохицуулалтыг хийдэг юм бэлээ. Баг хүүтэй байж болж нэргэн төлөх хугацааны уян хатан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бизнес хийж эхлэхээр эхний 3 сарын хөнгөлөлт үзүүлж байгаа асуудлууд байна гэх мэтэр олон хувилбар байгаа хгүй юу. Захын Google-ээр үзэхэд тэ нөгөө хиймэл оюунаар асуухад зөндөө хувилбар байна. Манайхан жоохон сэтгэлгүй хайгаад үзчихгүй хувилбар байвал ийм байна гэд ярилцчихдаггүй. Заавал улсын хурлын гишүүнээр яриулж, заавал байнгын хорон дээр дуудуулж хийж, заавал ингэж хашгируулж иж нэг юм ингэж үйлдэл гэдэг энэ хандлага одоо болмоор байна. Би ч гэсэн одоо бас энэ хашгирахаас бас ер нь бол залхаж байна. За өнөөдөр мөн адилхан бас би шаардлага хүсэж байна. Мөнгөний бодлогын хороо байдгсан жоо санхүүгийн зохицуулах хороо байна уу, Монгол банк байна уу? Банк санхүүтэй холбоотой иргэдэд нийтийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бүхэл энэ бодлого тодорхойлох субъектүүдээс би шаардмаар байна. Энэ иргэдэд зориулсан бизнес дэмждэггүй бол ядаж тэр авж байгаа зээл мөнгөнд нөлөөтэй шийдвэрүүд гаргахтаа боломжтой байгаа ч гэдгийг хэлмээр байна. Мөн одоо хувилбарт үйлчлэгээнүүдийг хэрэгжүүлээч, санаачлаач гэдгийг бас шаардж байна.